Өвгөнбэ хүмүүний нартаас хөхөө тэнгэртэн халаад хэдийтэй 500 жилийн арыг барж гихэмзээ хөрсийн нартсан улаашхан залж буудалсан ахсаа энэ л удаа юм. Тэмтэн ушиг улаашхан үсээрээ үгсийг дамнууш төмөнд нь хүргэж байсан удаа үгүй таа гэсэн. Унхаж байна. 500 жилийн өмнө гэснүүд эцсэн. Най. Өмнөдөө 500 жилийн дотор энэ нартад замбад тахимтай залгаагүй энэ цаг үед заларж байгаа юм байна гэж. Та нэгэнтэй удаа боловс. Ховрохтон хүмүүний манан тэнгэрэг болж оршиж байсан. Өргөө лээлдвэл тамхтан улаашхан тэр байхгүй юу та. Алтхан дээрээ залж буулгасангүй. Гихэмзээ тамгалсан улаашхан юугаа. Даган бүдэрсээр 67 хаврын өтүүлэн байцаа тэнгэртэн дэргэж байсан. Нэгэн удаатай юм уу. Өөрт зүгийн их яана гүрнэ. Ботарч хөхрөгчин их нэгсэн ойдоодон. Тэнч. Ясморот байгаа юу та. Хайрж ирсэн байсан. Сүтэн номос соншоод. Тэн гурван зүгийн дайжин өрнүүлсэн цаг. Зэтэн тэгээд өнтөө гаргийн үлийн өчиг юундан орно уу та. Тэгээд ямар тусаад нөх өөрлөн сонорт хүчиг байвал сонорт. Талбай хүчиг байвал талбай шиг. Өнөддөө эцээ олонтой онгодууд дөрвөлж хараар намнуулаад олонтой өрсөдөд сургаал намаа бас мэдлэг хоёрын гэрэлнэж бичиг сануулж айлж байгаа гэдэг эцээ тэгэхээр одоо өртөө болно билж мэдүүлэхээс илүү тааман өөрийнхөө тухайсан цаг үеийг бас өгтөл болгож ирсэн болохоор тэр талынхаа сэдвэр өрсөдөө хэлж мэдүүлж захиж залгуулж заах зүйлсэн байвал айтай юм болоод эцээ үнцгийнхаа алдаа дутагдaltaй олонтой өрсөдөд өвдөж тав хүмүүс хэлж захих зүйлсэн ариун дараа эцээ тэгээд энэ цагийнхаа өрсөдөө тааман юу захиж юу айлтвал өрс олонд нь ямар үгсийг болгол аль бишсэн ахугаан Үүний гаргийн өчиг тухайд толгоо дээдэн гаруул эцэг мэнэ. Их өвлийн зараа дана. Хуралдаа түн өвлийн өчиг юунд нь одоодолоо. Өвгөн манийг нөө өвд гаргийнх нь өвлөө юугаан толгоолоод үргэ хэмээ зарлагдаад мортош. Мөнхөө хөхөө тэнгэрээс гаруултай. Мөнхийн дээдэн язгууртай. Ихс Монгол түмэн хөхрөгчин ардууд зон мөн. Энэ хөрвөлдөн эрчилдэн өргөлд хөхөө дэлхий юунда. Хүмүүн заяатан. Зол заргийг досон мөндөлж. Манган төмөн дүнчүүрэн хавартан жилийн хатуутан дэнсэ хайралтан энрэлтэн зүддүүртэн жаргалтан бүгдийг нь давн туулан оршин байсаар өнөн гарагт нь хүрчээ тийм ээ. Хөх толботон хүмүүн артан бодонын туулж ирсэн түүхийг нь тоож явуул. Төмөн өдөр толгоо өндихгүй. Хөрөлд тийш дуусан мөгийн аргун. Эхэ. Өвгөн маний хүмүүн артад амжилж хөрөлтөн тоосыг нь хөдөлгөж.
жаргал зовлонгийн туучаан дондоор эхлэх цаг тань эрхэлж ээл өгөх цаг тань ээлүүлж элбүүлэх цаг тань элбүүлж ташуур дуулах цаг тань дашуур дуулж туучиж гарсан амьдралын ариун түүх байхлаа байна. Мөхөж яваа төрийн синтендэн заларж байсан ч удаан байна. Зүсэн нэгтэй язгуур гарвал нэгтэн зусан үлдэнч хорлогдож явсан удаанчхал бай. Айдан түргээ чинь гонхож түмүнгээ чинь самуурч тэнгэргээ чинь хайчаасан. Тиймэн цагтор хүмүүний заяанд хөхин төрийнхөө сүлтэн тэнгэрийг нь түшэлцэж явсан тийм л хүм. Гонхож байгаа төрийнхөө анхаж байгаа заяанхан зочил төдий гална гэж сэтгэж л хүмүүний амьдралыг өрдүүлсэн тийм л хүн. Тэ боврол там энэ цагийн өнгийг бас хэрхэн ажиж байна. Боврол таны мөнийг туулаж амьдарч байсан тэр цаг үеэс илүү хатуу барих үрчгэн байна уу? Илүү аятан тавтай. Өнөр олон ардууд нь үйл өчгөн тавьчих бол дэмнээд даваад гарчгаар тийм аятаа сайхан гэж байна уу? Болчирхан олон үрсэн мөн. Ихс язгууртан ноёдуудаараа чуулаж гурван хавар тэнгэрэн тайлж гурван 9 цагаан тиймээгээр тайллага өргөж 9-9-81 зүсэн цагаан сүлтэн адуугаараа сүлтлүүлж тэнгэрэн дахиадч тэрхэн хатуу бэрэх цагт нь өвгдийн хишгийг бид досох гэж чадаагүй тийм л хэцүү цаг байлаа. Тэгэхээр бовлоо бидний яг өнөө цагт оршиж байгаа цаг үеийн тэнгэр дээдийн ивэл нь та бовлын байсан цагаас илүү их шиг бодлож байна гэж өгүүлэх гээд байна уу? Тэгж өгүүлж байна. Болчирхан та нарыг тэнгэр нэвэж хөрстэнд итгэж байгаа босоо. За бовлоо тэгэхээр энэ цагт нь оршиж налбид амьдэрсэн болчир өрсөд нь энэ цагийнхаа өнгөнд удмын хитэн гарвал дээдсэн улаач хамдан буулах гэдэл бардгүй байсан цаг байсан гэж үс та нар тунга. Болчир та нар тэнгэртэн хаягдахын зовлон мэдхгүй байна. Эцэггүй мэтэл ихгүй мэтэл содон сэдв байна дэцээ. Танаас одоо цагт нь бас нэг олонтой хоёртон үрсүүд нь тэнгэр дээдүүдээ аваад зарим нь өвгдүүдэд баалуулаад зарим нь онгоц захвасаа хүртэл өөрсдөө түлхдэг дэцээ. Нээж байгаа тэнгэрийнх нь нэвэд итгүүрхэн нөмөр нь байгаа мөртлөө удам зайнхаа онгодуудыг пангатан мөртлөө авахыг зорддог үрсэж байна. Эцэг өвгдүүд нь энэ биеийг нь төвшөөд бодолж авах чинь тосдгүй үрсүүд нь байдаг. Тэгээд талаар бас үнхэн энхэн нартад өнөн энхэн гаргистан өндөр хөхөө мөнхөө тэнгэрэн төмөн олон хөхтөн толботон ардууд юугаан хүүгүүд олон огс юугаан ивэж дээрээс нь дэтгэж дэрэгдээс нь дүшиж удмын дээдэн гарвал бүгдийн огсон дээдэн онгод бүгдийг буулгуулжээ. Олон төмөн үрсийг нь дэтгэж энэхэн Монголон
ибэж байна тийм. Тийм ээ. Үүнээс илүү заяа гэж үгүй. Үүнээс илүү хэшигтэн гэж үгүй. Үртэн та нар Тэнгэрийн иэл хишиг гэдгийг бас ухаж самуудамгүй байна. Үртэл ийм байсан мэт тунгааж байна. За сахиулын хідэн савтгаас нь өөр нь буухгүй болтон Тэнгэр хоригон тавьж байсан удаан бий. Тэр нь таны минь гэсэн Тэр тэн цагт. Тэр нь юунаас болсон байх вэ? Нарийн очиг бий. Ахын зөөр зураг хэмнэлцэж. Өвчүүчээжин дотроон багтхан байж өргөө хотол дотроон духаж дийлхэн байцгааж. Үгийн мадгийг онгох төдийд нь хорлож. Үүлийн мадгийг нь гаргах төдийд нь цээрлүүлж байсан. Тийм цаг. Тэнгэр гэдгээсээ өөрөөсөө нүрээ бууруулж байхгүй юу та. Тэнгэрийн гисгэл ирэхгүй дайгэлцгааж. Жатхын үлгээчийг нь нэгэн ихчигээс мэндэлсэн хөвгүүд хүртэл хоорондоо хаялцаж байсан тийм л цаг. Тэр жатга гээчийн үлийг нь ямархан хүмүүн нь үлдэж байсан гэж тунгаана. Дээрээс буудаг тэнгэргүй болчихсон цагт дэрэгдийн хідэн бороолон гулан тэнхээждэг юм. Нүсэр хөдөглөөд үйлдүүлж байсан. Нэгэн цагт бол төрийн үлээ бороолоор мэдүүлэх нь тулаагүй тийм л цаг байлаа. Энэ очгийг нь түүн дэлгэж айдаад бахан зохимжгүй болсон. Тийм байна. Хос нэг манай минь үзэж тулсан цаг үетэй бас өртөө болон нухтад мэдүүлсэн харс өмсний талаар гэдэг хэрэг бас нүдийг тарж байгаа юм шиг байна. Тэгээ тэрэн цагт нэхэс ноёдуудана. Түмэн олон зүгтнэ эдтэн шидэднийг нь залаадлаа. Зүгийн зүгээс нь шүү. Айлуул дом шидэнд нь гарсан бүгдийг нь залж байсан цаг. Тэр яг тэгвэл энэ цагтаа эзэн сууж байгаа юмсан тэгээд өөр хоорондоо нэвийн хичээгээд хажуу авирганд байгаа нэг нэ хадрахгүй. Хараал зараал тийм юм үлдэхгүй. Өргөн төрийнхэн төлөө юм сэтгэж явбал тийм ихсээ бодлохгүй байх их заяаг тосч байгаа юм болоо дааварлаа тийм үү? Тийм тэмбэрхтэн цагтор өндөр төрийн сүлдээ өргөн төмнийхэн эртгэлийг нартууламгүй. Дагаад исэн ухаан бий. Даатан энхэн өнөө нартыг олон ариун буу. Өрөөдөөсөж бүүз. Өвмөний харахна өндөр тэнгэрийн хишгнэ буудалж. Үнтэй хөхөө Монгол мөнхөө тэнгэрийн дор мандан бадарж. Түгэн дэлгэрэж. Айлддаг тэр ёсон хөсөлгөө чинь. Дүүрэн оршихын болдог. Ерөөлн бүрэлдэж бөөгж би тунгааж суудаг хүмүүс. Тэгэхээр энэ цагт оршиж байгаа өрс бидэн тэгэл эзэн хүслийнхээ дээд гэдэг үгдийг таньж хүслийнхээ зөв дүүр гэж дэлгэх юм бол үйлс бүхэн дэлгэрэх юм болоо. Айлдж байгаа учиг юу хэм байсан. Мөнх тэнгэрийн ээлд оршиж бөө цахан хугацаа. Оршиж байна л гэж айлдаад байна. Мөнхөө тэнгэрийн уял хишгэн тиймтэйч ариун тань олон буудлаад байдаг юм биш. Мөнх тэнгэрийн үрс болгоныг өвөөж байна. Ух сатан болгоныг дөтгөж байна. Удан болгоныг
үргэлж байна шүү дээ. За буурлаад. Айтай та бус. Ер нь бол цаг үе үргэлжтэл юулаа хайрлаж болох тэр сэтгэл мөнхтөн гэртэн байдаг байлж тосох тэр хүмүүнийх нь цараа тосох хүсэл нь байвал буудаг, байхгүй бол бодоггүй тийм зүйл болоо. Тэнгэрийн санаа төмөн өчиг мянган дэсэгээр оршиж байдаг. Та олон үлсийн тооцож барам. Төсөөлж дийлэмгүй тийм тухайд нь мэдэж өгөө. Тэгээд тосч байгаа хүмүүсийн цараа ямар үеийн чигчэрч байгаа. Тэгээд хажуу дэрэгдэх нэг хавирхаар байна уу? Ах トゥ ус хоорондоо адалтахаар байна уу? Нэг нэгэнд итгэхээр байна уу? Нэг олон даяараа дэмдэхээр байна уу гэдэг тэр хөвч хичээг нь ажиж байгаад ивэл шиг хайран болгох юм уу? Тэр зүй тогтц. Байдал нь яаж оршдог юм болоо гэдэг. Уйлдээд дүүргээд гарах. Тэр тухайд нь л ивэж өгөө. Ер нь нэг тэтгэх, дэмнэх тэр үйлэндээ сууж байгаа хүмүүмүүдийг тэтэрдэг мөн ч нартай юм болов уу яадаг юм бол энэ тэнгэр таны цолон Монголд мөнх тэнгэрийн гэлштэл өргөл цагаан мөхнийхэн дэдэг өргөдөл байдаг. Яг ямар учраар нь нэслээд ивэл хишгэн тосох уу, ивэл хишгэн татах уу гэдэг тэр өчгөн хаанан оршдог юм болоо. За энэ цаг үед нь өгсаатан болон гаруултан болон нотг болгон өгдүүд нь заларч байна тийм. Тийм ээ. Юунд тухайд юм? Өндөр өгсаагаар болгохдаг огтоо нэгдэж нисэж байгаа. Уураг нэгтэн үрс бүгдийг ивэж тэтгээд тэгээ энэ төрдөн үлэмжтэй гүгээд тахнаа тэгээд Ер нь тэнгэргээ чинь яагаад ивэдэг юм? түүнийг л буурланаас нь олдох гэдэг юм шүү дээ буурлаа. Ер нь хөхт холботон ардыг тэнгэргээ чинь яагаад анх хэрэгшээсэн юм? Эхний ээлжинд нэг юм асуумаар байна. Тэнгэр гэдэг хогтхын нэг даяар нэг ойлголттой болов гэж хэлдэг. За Тэгэхээр эхний ээлжинд ард түмэнд тэнгэр гэдэг нь юу юм бэ гэдэг тодорхойлт гаргаж өгвөл ядах бол хэрэг тэгсэн бол дараа нь нэг тодорхойлт гараад ирэх юм бол дээрэс нь бусад утга санаа гаргахад бүгдээрээ нэг ойлголттой байх юм болов гэж бодож байна. Тэгвэл одоо тэнгэрийн хэвэл гэхээр тос уртай өөр юм бодоод төсөөлөж явчих магадгүй бол. за өөртөө та нар юу гэж тооцдог юм? Нэг дээр тодорхойлт сонсч байсан. Дээр үуч гэж тэ. Нэг 10 жилийн өмнө ч юм уу да. Тэнгэр гэдэг нь одоо хоосон оршихын мөн чанар тэнгэр гэнэ гэж нэг хүн хэлж байсан. Тэгээд тэрийг нь бол яг 90 тойронд хоосон орон зай тэр нь бол орших юм байна. Тэгэхээр тэр оршихын мөн чанар тэр нэгүүл тэнгэр юм болов гэж байна. Би хавьдаа тэгж ойлгож байгаа. Хоосон оршихын мөн чанар хэмэв. ертөнцийн хоосон чанарын мөн чанарыг тэнгэр гэнэ гэж нэг хүн хэлжсэн шиг санагдав. Тэ тэнгэр хоосон биш үү борлоо. Хоосон оршихуй хэмээх нь жоохон юу байлдаж байгаа хэмээх нь бас. Яг хөө бурхан шашны ясанд тийм хоосон чанар, хоосон оршихуй гэдэг нэг тийм сургаал байдаг. Тэрийг нь ойлгодог хүмүүс байдаг ч юм уу, байдгүй ч юм уу. Жишээлбэл би өөр төр бол тэгж ойлгож байгаа. Нүдэн анхаар бүх юм ингээд хоосон гэх юм чи одоо хаашаа тэгэхээр харанхуй ертөнцийн дотор оршдог. Гэхдээ тэр харанхуй ертөнц нь өөрөө дотор оршихуйтай амьд байна. За хүмүүн заяанд оюунд хүрч чадах чадамж нь хаа юм? Өөрийнхөө харж байгаа Хоосонд нь харж байгаа, хүртэж байгаа, сонирдож байгаа, үнэрлэж байгаа тэр орон зайдаа л хүн оршиж байна гэж боддог юм болоо. Энэ ажид тохор. хүмүүний бодол сэтгэх үе оюун модэрх үе
айл бүгдэн үүсэж чадах тэр орон зайг айлдаж байна. Хоосон тийм үү? Өөрөө л айлдаг бол хүмүүн аюунан үүсгэж чадах тэр орон зайг айлдаж байна. Ер нь сэтгэж байгаа орон зай юм байна тийм үү? Ай. Сэтгэмжгүй орон зайг тунгааж чадах ухаж байна уу? Ер нь төсөөлж чадахгүй болно шүү дээ борлоо тийм ээ. Аюунаар хүмүүн тунгааж бардаг бол тунгааж барахгүй орон зайгаа л айлдаж байгаа хэлбэр. Тэнгэр гэдгийг бол миний төсөөлж чадахгүй орон зай юм байна гэж түлэн зөвшөөрсөн л тэр бодол юм байна тийм үү? Аюуны хүрхгүй орон зай бол хоосон. Ухаж байна уу? Болчихроо. Ер нь төсөөлж чадахгүй зүйлээ л тэнгэр гэдэг юм шүү дээ бид нар тийм үү? Хүмүүний аюун юу юм? Хамаг дээд нь бол төсөөлөл тийм үү? Төсөөлж барахгүй орон зай гэж үгүй юу? Байгаа. Төсөөлөл аюунд ч багтахгүй орон зай гэж байж болно уу? Хэрвээ надад заагаас сургасан тохиол бид тэр орон зайг гэтэлж чадах юм болов уу гэж бодсон. Тэг хоормог сургамж юу ч аюун дотор ч багтана. хоормог дөрөж чамаагүй ингээд нэг төсөөлөлчих юм бол бас нэг төсөөлөх байхаа. Гэхдээ хэлж байна шүү дээ. Төсөөлж чадахгүй орон зай гэж байна шүү дээ. Байсаар байна. Тэр орон зайг тунгааж дийлэх үү? Тэг мэдэж тэмтэрч ижил тэгээд нэг төсөөлөл болтгоо л үү. Тэгэхгүй бол тэгэл мөрөө л айлдвар аюун ухаана хайчих бол тэр орон зайд очиж барах уу? Мөрөө л айлдвар аюунаас ангиж ирчих бол гэж байна. Айлдъя да. Аюунаас ангижин гэхээр та ямар утгаар хэлээд байна? Би бол яг зөв өөрийн жишээн дээр гэвэл би сул хийж үзэж явах та. Өөрийнхөө бодол сэтгэлийн хөөрөлөд дараад тэгээд нэг юм дотоодны ертөнцтэй бол орч чадчих байгаа. Гэхдээ тэрийг бол аюунаас сална гэж ойлгож болох зүйл төр биш үү? Ямар юм бас алгаа. Тийм биш бол тэ. Бодлоо зэгцлээд аюунаас тэр тухайд чи юуг модерч чадах байх юм аа бол. Өөрийн үүтэглэл модерч чадах. Өөрөө л айлбал өөрөн язгуур сүнсэн хэмээг л модерч чадах. ер нь төсөөлж чадхаан тусах юм биш үү тийм үү бодлоо. Төсөөлж чадахгүй дээ болсон гэсэн. Тэр хоосон гэдэг байгаа чинь ерөөс тэр. Гэтэ яг одоо төсөөлж чадсан бол багтаж юм байгуул. Юу бос болж байгаа. Гэтэ яг тоссон гэх юм бол бас тодорхой хэмжээний төсөөллийг бас тосч чадаад байгаа юм шүү. Хоосон тухайд айлдаад байна шүү дээ. хоосон. Болчир хөвгүүний айлдсан тэр тэнгэрийг айлдаж байгаа тухайд л яриад байна. Тэг мөн чанарын тухайд биш яг тосож байгаа хэмжээг нь яриад байна гэсэн. Эд. Савных хэмжээ. Төсөөлөл байна гэдэг чинь нөхцөл байгаа гэсэн. Нөхцөл нь бүртэйг үед тэрийг бол төсөөлж болох юм шүү дээ. Нөхцөлдүүлж байна л гэсэн үг. Нөхцөлгүй болгож тунгаах хүчтэй байхгүй юу? Наад чи яаж хийх вэ? Орон зай цагаан хугацаа гэж юу вэ? Өнөөч нөхцөл өмнө. Нөхцөл өмнө. Нөхцөлийг хөөж тунгаахгүй. Мөрөөлөл тунгаахгүй л гэсэн үг. Нэг талаар бол надад унтах гэдэг тодорхойлж байгаа. Унтнаа гэдэг чинь бол тунгаахгүй гэсэн үг шүү дээ. Зөв нэр. Үйтэй. Зөв нэг тэмтэнслэхгүй хүлэн зөвшөөрөх гэдэг тал байгаа. Тасах гэж юм бол. Жаадан. Мөрөөл болчихно мөн тэнгэрийг юу тунгаа. Үрнө. Ай. Энэ нартын одоо харшгүй аль бүхний эхлэлний болов гэж томогдоод байсан. Эдэлж хэрглэж байгаа, энэ нарт дуургаж түлжиж байгаа, амьсгалж байгаа аль бүхний үндэслэгч. Эхлэл мөн үү гэвэл мөн. Одоо өсөдөх нь сотон номоос харж байгаагаар хийчийг тоосон хорвоодлогын үслийн анхдагч уран хүчин зүйл. Энтэй уран хүчин зүйлийг бий болгож бүрдүүлээ тэр бүхнээс энтэй түгээх тэр оршихуй бүхэн нь үүсэлт авсан. Тэр энэ бүхнийг бий болгож эвэж
хөгжүүлж төлжүүлсэн бүхнийг нь мөнхөх тэнгэр буюу эцэг тэнгэрийн болов уу гэж тунгаадаг гэсэн. Ясгүй сайн зүйтэй. Эхлэл хэмээх бол эхлэл мөнөө сайн мөн. Өдгөл бүгдийн эхлэл мөн. Үнтэй оршихгүй бүгд маргахгүй байж. Яхуу башир юу вэ? Мөнхөх тэнгэр гэдгийг энэ цагийн бидний эндэнсэлтгэр сантай муутай, цаартай сайнтай бүгдийг нь агуулах тэр удам орон зай юм болоо гэж сэтгэлтэй борлоо. Орон зай гэж тунгааж байна. Тийм ээ. Жабалчир юу гэж тунгаана. Оршихуун орон зайл гэж юу бас тунгааж юм да. Жан орон зай хэмээх юм бол цагаан хугацааны иргэшэлд оршин шүү дээ. Тийм үү? Тийм ээ. Борлоод хүчингүүд яг цаг хугацаа гэдэг чинь өөрөө бас тийм орон зай гэдэг шиг биднэрт бол тэмтэрэгдэх, баригдах зүйл биш. Яг орон зай цаг хугацаа гэх чинь уг та нэг үзэд. Нэг л зүйл. Нэг зүйл гэж бид нар сонсож борлоо бүхнийг өгүүлж байгааг мэдж байгаа чи цаг хугацаа гэж бид нар эзэн сууж бардган болоо гэж боддог юм аа. Цаашаа цаг хугацаа гэж юм бэ гэж яриад авчин та тэрний өмнө тэнгэртээр л ингээд цаг хугацаатай дайж. Орон зай гэх юм бол ингээд дээшээ доошоо баруун тишээ зүүн тишээ хойшоо урагшаа гэдэг бид нар ихшээж чадаж байгаа гэж бодсон ч яг цаг хугацаа гэдэг зүйлийг өнгөрсөн одоо гэдэг зүйл рүү бас одоо яг тэр хэмжигдэхүүнээр нь туулж бардгүй ингээл дандаа нэг ирээдүй цаг руу өөрсдийнхөө мэдэхгүй юм бол тэмүүлээд идэг юм болоо гэж бодоод. За одоо огон гаруултан дээд сон онгоо тэнгэртэн мөнхөө хөх тэнгэрийг нь том ёол юунд нь багтааж айлтж илүү байсан баг. Өгөн би бол тэгж айлтж барамгүй. Нэгэн өчгийг бол ам дүүрэн айлтж барам. Мөнхөө хөх тэнгэрийг хүмүүний оюун үнтэн үхтэн багтаана гэвэл боломгүй. Тэгж дийлэм. Хүмүүний оюун өөрөө тэрийг тосож дийлэж тунгааж барахгүй. Гэвчийг тэмтэрж бол сая барна. Онгоо тэнгэр хүсэл юунд орширдаг юм? Өвтөө та нар юу гэж боддог вэ? Онготын хүсэл бол мөнх оршихуй талдаа л тэр чихтэй л оршдог болоо. надад л жоо эсэргээр юм санагдсан. Тэр би нэг төсөөллөөр нэг тэнгэр рүү нисчихсэн. Тэгээд сансар Яасан гэнэ? зүр төсөөллөөр би тэнгэр рүү нисчихсэн. Тэгээд сансар охторгууд ингэ байж хахад нэг тийм том хийн оршихуй над дээр ирээд нэг луу мэт. Тэгээд ихээр ба. намайг идэх гэж юм шиг яах гэж юм шиг. Тэгээд би асуусан та хэн бэ гэхэд тэнгэр ам гэдэг. Та яадан гэхэд би остоод би юм ихлүүлдэг юмыг хэлээ. Остоодаг гэж надад хэлжсэн. Тэгэхдээ энэ бол минь төсөөл дотор л явагдсан юм л та. За. Болчирхан үрсэн мөн. Нүгүүд байдаг болоо одоо үртэй та нараа багтаж би оршихуу гэж буутай юм. Тийм ээ. Оршихуу хязгаартай юу? Хэцүү байхгүй. Яг нэг таних зүйлээрээ л хязгаарлагдчих байгаа. Танихгүйгээс цаашаа юм бол хэдүү байгааг мэдэхгүй. Хас тэмдгээр харах юм бол оршихуй болно гэсэн. Хязгаартай. За одоо нэг юм өчгийг айлдын өвтөө та нараа юу гэж тунгаах нь. За нэгэн цол сүнсэн бай гэж
байг л дээ. Нэгэн оюун болог. Тийм үү? Төрийг нь задлая. Мингэн томон дүнчөө тоо томшгүйгээр төрхөн сүнсэн хэмээг задлая. Төрхөн сүнсэн хэмээг задлахад хөхөө мөнх тэнгэр эцгийн химээр задлая. Өөрөөр айлбал тэнгэр эцгийн химээр тэрийг задлая. Я төрн түгээгдэ. Түгээг. Түмэн эрхэс болог. Түмэн оюун бол задраад. Хөсөглөлдө. Зүгийн зүгтэн л хөсөглөнө зэдэ. За тэгээд. Нэгэн загт нэргээгээд хорой. Ханах загт нь тийм үү? Задарж дэсэр сэн болвоосоо. Нэгэн загт ханам тийм үү? Хансан болвоосоо. Дэнслэгдээд эргээд хамаагдан. Тэнтэй юу? Тэг төсөөлё. За тэгж төсөөлөн болго. Тагаад эргэмзэ хомогдаадан ирээд нэгэн цол болоо л доо. Өргөд нэг оюун болъё. Тийм үү? За төр цагтан жохомтай яагаад төрхөн сүнсэн боёыг задлсан байх. Үлэн өөр гэдэг шиг туулаж таниж мэд гэсэн тэр чихтэр тэр түмэн дүнчгөр саяж яваа хэсэг тасраад эргээд ирэх цагтан их эрдэм их туулал их чадамж эргэж Уган таан болоотхан гарт нь багтаж байсан л зүйл шүү дээ. тийм ээ. Нэгэн задралж болгоогоо дангааргаад хомоод атгахад ялгамж юу юм? Илүү нэгт болох юм болов илүү агсцсан чадамжтай. Тэг өөрөөр яг юу гэж хэлэх юм мэдэхгүй байна. Хөгжсөн За зүгээр илүү сайн төсөөлөхийн тулд за миний оюуныг задлаа гэж бодсон шүү дээ. Ай. За миний оюуныг задлаад ингээд энэ тэнд авчид хараалаа. Хэсэг хугацааны дараа за миний ойлгож байгаа миний дэд Тараасан буусаа. Сацхгүй юу? цацлаа. Сацлаа. Аа. Сасарсан хэмээргээд хурм тийм. Тийм. Тэгэхээр миний оюун яг ямар хэлбэрт орох вэ? Ялгамж нь юу юм? тэр нахтагт багт дургу болох. Дургу болох биш харин тэлэх Ер нь атгах багтахгүй. Атгах багтааргүй л болох байна. Зүгээр би өөртөө бодоод үзсэн бол яах вэ? Миний жижигхэн хэсэг энэ тэнд байна гэж бодох юм бол бүхэл болж иж өөрийнхөө хийх ёстой юм хийх хэрэгтэй болохоор би буцаад бүхэл болохыг хүснэ. Тэгэхдээ илүү яг өөрийнхөө үнцнээ илүү ойлгох болов гэж бодож байна. Нэг өөрөө л айлбал нэг оюун байж. Нэг оюуныг засъя л та. Оюуныг засаад хураахад тэр оюун яах? Иргэд илүү нэгтрах юм. Цацсан үед бол ийш тийш нэг тараа бутраад халуун. Цацсан үед салхинд үлдэж юм. Ер нь цацвал мааргүй л. Тэр оюун намааг өрөлхөөл. хүүгээ тэмүүлнэ гэж юм. Айта. Үтгэл рүү гэнэ хэлэх нь тийм. Үүтгэлэн өрөлхөөлж таньж эхлэв. Жан өөрөө айлдвал баяширхан үршин байг л дээ. Боломгүй байг л дээ. Тэмтэй юу. Амьдралын хатуу хөтөөг нь тоолуулаад л явуулъя л та. Тийм үү. Тэгэл аав ээжийг ингэж зорж ирдэг үстэй. Өргээд алсын замд нь бид нар чилээ жаргал зовлон хатуутай хөтөөтэй бүгдийг нь үзэж туулаад хотол өргөө дон эргээд нэг хараад ирэхин загтан ямар болох.
эцэг эхэн тэмтэр. Үнцэнээ өгүүлдэг баха тийм ээ. Май. Орш хуйгаа ухамсарлаж ирлээ гэсэн. Нохож байна уу? Авчина. Үгүй та бол өргөө хотолдоо ирэхлээ дэлээ. Тийм таяа. Тийм ээ. Үүлэл болгонд байна. Оршин шүү дээ. Гэ яах вэ нэг. Хорвонгийн хөвгөн байна гэж бодъё л доо. Гүн артаар нэгний хэмдэн амьдруулаад. Учиртэн болгон тон өчглөөдөө зовлон тон болгон тон зовлолдуулаад. Жаргалтан болгон тон нийлүүлээд л. Туул нэгний үзүүлээд ирэхин цагт. Өгмөний өдөр хоног алгасан айлдж байсан үгсийг нь ухамгүй байсан болов. Өөрийн алтаараа туулахын цагтаа бүрэн ухан тийм. Тэнцгийн хэлээр Өө намаг эргээ тэмтрэн шүү дээ. тэнцгийн хэлээр нөө ой танд нь орно гэдэг л байна. Болохоор айлдвал тэр юм. Тийм ээ. За тэгэмзээ болов. Энэхэн сацсарсан оюун бүгдэд нь хамтар бүгдээр оршиж байна гэж нэг тонгой. Үүдээд сонгот тэнгэртэн айлг бүгдээр нь багтагаад нэг тонгой. Нартын дороо боса оршихуу дотроо багтаагаад. Сасарсан нэгэн ширхэг заслан гэж тонгой л да. Нөхөж байна уу? Жана. Дэгэмзээ. Бага ханж болтгоо хөгдөж байна. Жана ер нь бол тэр мөнгө оршихуй гэдэг зүйл рүүгэл нэг сүнс болгон ер нь орших байлаа. Өөрөө л айлдаг бол. Сүнсэн бүгд эргээд нэгэн цол болно л гэсэн. Үүтгэл рүүгээ тэмүүлэх нь тийм ээ. Тэнгэрт лүгээ. Тэцээ. Өндөр одоо нөгөө тодорхой хэмжээнд өвс болгоно сүнстэй. Түүний нэг сүнс бас нэг шинээр дахин төрөөд байгаа нэг юм хавслаа байна шүү дээ. Мэдлээд сүнс мэдлээд. Нэ. Тэр нь ямар ч юм бэ? Балчир чи нэг өргөн тонгож бодвол. За тэр сатсан байж уу. Тэр найлтлаа шүү дээ. Буйсан хитэн задаж болох. Задарч үйлдэл тэр. Тод юм шиг болно баха. Өөрөө л айлдвал. Өнө хүртэл задарч байна л гэж байна. Нөхөж байна уу? Сотрохгүй л энэ. За нэгэн цол оюун байж. Сүнсэн хэм болгож бийсэн задалж байна гэж авах юм. Өнө хүртэл задалсаар л байна гэж авах юм л да. Төдий болгоно шинээр өвтөө шинийн айлдж ботөртэй сүнсэл болов. Болж болно. Илчээр тоос ширхэг болгонд л одоо шингэх байх та. Өөр аж Олон зүтгэр тийм. Энэ бас нэг итгүүнд шорсгож гэсэн. Нэг өдөр ханаа. Тийм. Ханах цагт нь юу? Дэнсэн талбан тийм үү? Ханад дэнсэ гэдэг нь тулах нь тийм үү? Тоолнах. Бүрэн задарна гэсэн үг шүү дээ. Өргөөд үтгэл рүү хураа. Өөрөөр жишээлбэл нөө устай жишээж болох энэ ус нь бороор ороод гол гарахаар орсоор далаа руугаа буцдаг шүү дээ. Тэнтэй адилхан. Эл оршохон. Айлы бүх хэмд орчиг. Тэгжэл оршоо. Тэгвэл гол яг зорилго нь яг юу юм бол? Яагаад энэ задалж, яагаад энэ сүнсийг тийм ханамж зайлн хөргчөөс буцаагаад өөртөө татах гэдэг. Айллаа шүү дээ. Яагаад задлаад байна гэд айлдсан босоо. Та хийсэнтэй. Тэгээд ингээ ханлаа тий. Тэгээд буцаж авлаа. Ингээл эргэлдэл нь шүү дээ чинь.
нэг юм хөдөлгөөд байгаа юм уу яах гэдэг. Орших хүн их өсрөө юу? Таньж юм. Мөрөө лайлдвал үртэй таарыг минь оршиж орших бай. Өвгөө манэж оршиж бөөн орших бай. Бөтөн мөнх хөхөө тэнгэрийг буурантай дүүрэн таньж мөдөөг ойл гэсэн. Мохож байна уу? Хөрөвзэ дүүрэн таньж мөдөг болоо. Яа. Ханаад дуусах юм уу? Цаашдаа өрөөдөө. Задрах юм. Ариг өөрөө мөнх тэнгэр болчих гээд байгаа юм шүү. Тэр харин зарлан юм шүү. Миний тэрээсээ одоо төрнөөсөөс сэтгэхгүйгээр бол одоо их тесрэлтэй онолыг дийдэж штэ. Затраад. Тэгээ одоо ингээд дэлхий чинь тэлэгдэл одоо ингээд хөтрөх чинь тэлэгдэж гин гэж үздэг штэ. Одоо ингээд тесрэлт одоо явагцаар л юм гэж үздэг штэ тий. Историйн хэзээ нэг цагтын тесрэлт буцаад хомлох гэж үздэг байхгүй. Тэгэхээр тэрнтэй л дүүцүүдүүл юм болов гэж би ойлгоод байна ухаандаа. Тэгэхээр магадгүй одоо тэнгэр гэдэг нь тэнгэрийн нэгэн хэсэг нь одоо бидний болоод тал гэж би ухаад байна шүү дээ. Ер нь бидний сүнс бүхэн ч өөрөө тэнгэрээ илтгэх юм шүү борлоо. Тэгж бол угсаа түрүү ярьсан шүү дээ. Арай нэг тэр мөн тесрэлтийн хэцүү сонсогдох тийм. Би л түрүү тэгж болсон. Тэр мөн чанараа угаасаа агуулж байна. Миний дотор нэг юм хариу гарч ирсэн. Хаа нэгтэй газар нэг оршихуй унтж байгаа гэдэг. Унтж байгаа зүүдлээ. Зүүдэндээ илүү их тод гоё яруу юм харахад амьдрал үүссэн гэж. Амьдралын зорилго нь юу юм гэхээр тэр зүүдийг өргөжлүүлэх гэдэг. Надад нэг тийм хүн мэдэрчсэн. Яа. Янгун дэссэн оршихуй байна. Засарж яваа. Үнтэй зэрэгсэн бас хариун оршихуй байна. Мохож байна. Бидний төсөөлж барахгүй орших уу вэ гэсэн үг боллоо. Тэгэж та түрүү эхэндээ хэлсэнтэй энэ задарч байгаа юм орших уу гэсэн шүү дээ. Тэрнтэй зэрэгцээ бас зөндөө орших уу. Түмэн боо. Тэгээс энэс гарч байгаа орших уу шиг адилхан орших уу. Үгүйтэй үргэлжлүүлтэй. Мохож юу барах нь? За одоо өрс болчрын төсөөлөх дамж нь бас хинжээ заартай шүү дээ өглөө. Хоёр утаа яваад юм шүү те. Нэгийг задлаад олон сацилсан. Өөр нэгийг хажууд нь дахиад сацилсан байж болонгууд энэ нэг ойлголт нь хоёр дахь ойлголт нь нэг сатраад хязгааргүй олон хуваагдангууд тэрнтэй зэрэгцэж оршиж байгаа нь яг тэрний ширхгийн адилхан ширхэг нэж болж байгаа. Тэгэл хоорондоо сүлэлцээд сүлбэлдээд л орших юм бол. Нөгөө түүний ч юм уу спесифичний ч юм уу ирчмийн задрал гэж ярьж байгаа тэр одоо нүг энэ цагаараа бас нэг шинжлэх ухаанаараа хэдэн зууны дараа нэг тийм болно гэдэг нэг шинжлэх ухааны өөрсдөө гаргасан дүгнэлтүүд байгаа гэдэг. 300 жилийн дараа бол усан галуу юу л бас нэг хэдэн зэрлэн жилийн дараа л нар тесрэлж явуулна гэд. Тэгээд нөгөө нарны аймгийн биднээс өөрсдөө нөгөө нарны хэсэг гээд 99 чухал гэдэг нь өөрөө нэг 99 галактик 99 гэр гэсэн байгаа шүү дээ. Нарыг төр манай хамааралтай. Нэ. Тэр нөгөө нэг нар дээр тэр өндөр тесрэлж явуулсан буцаагаад одоо яг аваад дэц таны хэлж байгаа тэр хоногдол монгол юм. Үгүйтэй. Дан өөрөө лайлдгүй. Энэ орших уу? Жаадан гадгуусан болоод хүмүүний заяаг болгож. Хүмүүн заяаг. Онго тэнгэртэн дэвшсээр тэнгэрийн суудалтан домон оршис явсансаар. Дэвшил явгаан оюунан хөглөж оршисоор. Эргээд хомогдохын цагта нэгэн бой. Нэгэн эргээд цол болгон тийм. Гэхэн цагта анхандаа тэр сатсан сүнсэн хэмшин
дэвшилсэн л байх учраас. Тэгээд за. Өөрөө л айлбал тэнгэр төдөөд тэмдэрсэн байх учраас. Ерөөс л Нөгөө уушигны багтаамж тэлэх гэдэг шиг ер нь тэлэл байх хэрэгтэй юм шүү тийм ээ. ангаханд оршихуд орон зай цагаан хугацаанаас халиж гарааш. Ухааны олж болно. Тэнгэрийн санаа бас тэр. Хож байна уу? Төдөөтөн болгоныг тэмтэрж гарч ирэхин тэнгэр тоолон ажиглаж ирсэн. Тэрхэн оршихуд орон зайнаас халиж гарч ирсэн оюун тун байна тийм үү? Түнд ямар модель нөгөө юм байвал. Тэнгэрийн тэмтрэх модель юм. Мохож байна. Өөрөө л айлдвал тэр оюун ахын тан өөрийгөө задлах хэрхэн авах. Илүү тийм түүх шинжтэй болох нь шүү дээ. Бай. Хураах биш. Тэтгэх судал дээр ирдэг гэсэн. Бай. Өнө бүдний оршиж орон зай. Цаг хугацаанд багтаж байна Тийм ээ. Өншим бол бас нэгэн цагтаа цаг хугацааны орон зайнаас халиж гарч чадсан нэгэн оюун шүү дээ. Тийм ээ. Бодны хөвд тэнгэр. Мохож байна уу? Одоо тэгш шиг оюун бас ахиад дэндүү байгаа гэсэн. Бай. Түмэн. Олон байж болох нь тий. Олон сэтгэл зүйч нар тэндүү затсан. Юу болч. Мохож байна уу? Хлаа. Тонтой болж байна. Төхөр. Сүнсэн баяа бүрийн хүсэл юм мөнх орших уу тийм үү? Тийм ээ. Тэр мөнх орших уу гэж айлдаад байна. Өөрөстэй тэр задрал юугаан үүсгэж чадах тэнгэр тийм шүү дээ. Хлаа ер нь сүнс болгон тэнгэр болж олно гэдэг. Май. Тэр нь тэмүүлж байна тийм үү? Хамаг сайхан нь юу юм аа вэ? Өнөн задрал шүү. Оюун бүгдийн орших уу бүгд өөрөө ондоо шүү дээ. Баясалтай. Өөрөө нөхөр тэнгэрийн дор харахаар үрс болгоно өрөөлийн оршихыг үүсгэж байгаа. Тэнгэрт баясалтай байх нь дээ. Магадгүй нотор нь хэдэн оюун оршиж байх нь хамаа шүү дээ. Хэдэн амиг дэх нь юу? Өөрөө лондоо байх нь л жохол байх. Түүнд нь тэнгэрээс баясаж өгдөн авч байгаа шүү. Гуй ятхнаа тэгээ энэ цагт нэг орон зай нэг цаг хугацаанд байгаа бид нар нэг айхтар тэгээд шүүж дэншлээд байх юм. Ялгамж өгөхгүй юу ахгүй юу та. Та нар цаг хугацааны орон зай. Өдөггүй бол яах вэ? Гастаа тэрэж өтгөр нь байна. Тэр сахиусан байна. Огтон хөвгөд хараад ялгамж өгөхгүй. Үүсэл гэдгийг бодохоор яг тэр нэг одоогийн цаг үед бизнесийн бас хийж байгаа нөхцөл байдал дээр хамаарат бас хамаарах нөхцөл байдал дээр муугар юм одоо тэр нэг сүнснээ яг бүгд хөгжихийн төлөө бүгд тэнгэр болохын төлөө зорж байхад тэр болоход бас нэг дараа буюу нэг болоход бас мадаг гай тариад байгаа бас өвдлээ л та. Тийм. Байх ёстой болчиход байгаа юм шүү. Тэг байх ёстой юм мэдээж хэрэгтэй. Гол нэг тэцэд байдал гэдэг зүйл л одоо хадгалах. Би баран энэ яриаг сонсоод тэр тэнцвэрт байдал угаасаа хангагдж байгаа л гэж бүр тэгж ойлгогдсон. Тэгвэл энэ цаг үед Угсаал зорилго нь читэл ингэж байгаа шүү дээ. За тэр ханах үеэр нь тийм үү? Ханах цаг ирэндэ. Ханахын цаг ирэхэд нь башир чиний айлдаад байгаа тэр. Харан тийм үү? Хараар нь ханах нь Ойлевсвэл энэ онго тэнгэрийн химээрээ ханах нь. Тэнгэр язгуурын химээрээ ханах нь. Ажиж байна шүү дээ. Хараараа хамуул яах вэ? Хураагдан тийм үү? Тэр задалсан сүнсэн гэж байлдаа л да. Сүнсэн ч биш л дээ. Оршихуун тухайд юм шүү дээ. Оршихуун тухай дахиад хомогдно. Тэгвэл тэгж хараараа ханаж ирсэн орчим хэм сүнсэн байна гэж явах юм л да. За тэгвэл тэрийг яах вэ? Задал нь гүйт. Дотогшин дахиад хомно.
тасарж дээлэж байгаа бол дахиад сасж байгаа бол ахад хомно. Охож байна. Эцэсний болох юм. Хамаад байл. Айтэн дондашна. Энэ онгод тэнгэрүүд олон гаруултан suurын тэнгэртүүд байт юм. Ахад хөмсийн ажинда. Ер нь хөгжлийн үе шатанд нь яаж шөөсөж болох вэ? Өөрөө лайлвал тэгсэ мөхнө гэсэн. Нөгөө сүнсний гэдгээс ороод хид задлаад хид томогдсон гэдэг байна шүү дээ. Тийм. Өөрөө лайлвал тэр тэнгэр 100 хэдийнэ болохоо болсон гэсэн. Тэнгэрийн дор хэдийнэ 100 байж чадхаа болсон гэсэн. Тэгэхдээ бас нэг айлдан буй уучиг бай. Гэр хом шингаж байна. Гэтэ буурлын юм шүү. Одоо яг мөхч штэ тий. Тэр нэг хэлтэрхийн мөхчийн тэгэнгүүт мөхчөөгоос дахиад ширхэгхэн гэл баах юм бол буцаад тэтгэхэд бол боломжтой л гэж ойлгоод ч зүг үү. Дахиад дотогш нь хомож үзэн шүү. Мөхчөөгөөс ихж байгаа тохиолдолд Харах юм гээд. За та. эсрэг Мочир та нарын айлаа тэгээ сацархад сасарсан хэмээн тэр харандаа байруулдаг юм лээ. Тийм. Өөрийгөө хомог идэх цагт нь харандаа байруулсан байг. Тэгвэл дахиад дотогш нь хом. Нэг туулгана гэсэн. Дахиад нэг ажин шүү. Гай хомсаар ингээд. За тэнгэр гэж зэтгүүлийн бичгэн шүү. Тэр хэдийнэ зугаа босгоолжаа. Ер нь бол тэнгэрийн хувьд энэ чөтгөр альбантер ингэдэг бол тийм завод үрс бидний ажиллаж байгаагаар бол тийм зовлонтой өвчөр өрөөсөө биш юм байна тийм үү? Зовлон бос. Тэнгэрт угаасаа зовлон жаргаж үгүй. Гэх хэмзээ баясалви. Одоо нэг сүнс өөрөө нэг амжийн нарт бий болоод өвс болоод давтан болоод хүм болоод тодорхой хэмжээний нэг амтны төрлөө дэвшээд өөр хүн Туулаад хүн болоод байгаа шүү дээ. Аа. Тэр нэг хүн болчоод скол нэг сүнсний уналтаар нэг амтны адгийн төрөл нь аалзны төрөл гээд одоо нэг судар дээр байгаа даа. Тэгэхээр нөгөө 1083 удаагийн автомчтойгоор төрөөд тэр төрөлдөө онгодын юм скол нэг гэрлийн мөнчнэг болоогүй тэр сүнсийн устгалд орол задлаад байгаа шүү дээ. Тэр сүнс хажтай. Инглиш шаа. Инглиш яг хаччихад юм. Хоолол. Тэр оршихуд орон зайдаа л уусаж байгаа. Тэнс шийдэж мөхгүй юм байна тий. Дахиад задарч байна. Тэр оршихуд орон зайдаа л уусаж байгаа. Тэр оршихуд орон зай нэгэн хэсэг болно л гэсэн. Түүнээс биш оргүй үдэнэ гэж үг. Тийм ухамсартай эзэн эрхийг авах гэхээс илүү зөв бүрдэл хэсгэл болох юм тийм. Бай бүрдэл хэсэг болно. Тэс оюунтан болж дийлэхгүй гэсэн үг шүү. Хүүжлийг авч дийлэхгүй болно л гэсэн үг болохоос бас. Огтоос үгүй болно гэсэн үг юу байсан. Та сайн нөгөө баяслалын тухай ярих гэжсэн үү? Тэнгэрийн баяслалын тухай нэг Баясал гэж байгаа гэдгийгс. Тэнгэрт бол баясал гэж юм. Гэхдээ хүмүүний баяснаас ангид л та. Тэрийг ухаач чинь. Тэгэхээр тэнгэрт баясал байгаа бол хүнд бас баясал байвал сайхан юм байна тийм ээ. Тэгээ баясан дээр Ерөөс тэр. Хүн бол баясчлаа. Баясаж байх уучигтай. Баясаж л байх уучигтай. Та мөл байдаг. Айлу бүхий зүйлдээ баясаж л байх уучигтай. Жаргалан нэгээд зовлон нөхцөл тохиол бүгдэд л баясаж байх уучигтай. Баясал гэхээр одоо яг ямар утгаар та хэлээд байна. Зөв язгуурыг харах юм бол талархаад гэж байна. Өчрөл болоод үйлдэл бүрий талархаж байх уучигтай. Энэ бол тэнгэрийн нэг оюун заяасан хэшиг. Үнийг оюунтан бос байсан ч чаддаг нэгэн зүйл. Баясах учгийг сүнсэн байвал баясаж чадна л гэсэн. Тэнгэрийн хишиг юм байна шүү дээ тийм ээ. Тэрийг агаарч өөр болохгүй үрсэн. Мөрөө айлдвал хөх толботон төмөн баясаж байдаг төмөн байхгүй юу та? Талархаж оршдог төмөн байхгүй юу та? Тийм дайж тэнгэрийн иргэшэл оршдог юм.
Ухаж байна уу болж ирв. Тийм аа. Жана гэлалаа барлаа. Овшин байх нь юу? Бас их талархаж. Хичлээ ялгалаа. Учиг юу хэмээмээс тэнгэр өөрөө баясаж суудаг болохоор тэр шиг. Одоо тэнгэр гутаа адгуунаглаад байвал юу вэ? Тэгэхээр миний ойлгож таны үед юм уу те таны төрхийн өмнө монголчууд тэнгэрийг жоохон гомдоосон юм уу яасан. Тэрнээс болоод Баясал талархлаа гээсэн цаг байхгүй юу да. Тэнгэртэй хэдийт нь хаягддаг юм. Талархсан болгоцсон. Талархах баясалан гээсэн цагта Монгол төм хаягдж байсан. Ухаж байна уу? Ихтэй гүрнийг нь зогсоолж хүмүүн ардын хөрст нартатан ёсөн их сүлдэс юугаа босгож байна. Да энэ дэлхийг нь эрхшээж байсан аран зон нь талархаж баясалан мүдэмгүй гээсэн цаг нь байхгүй юу? Өшөө хослоо тааж өтөөр. Үнэн жон сэтгэлээр тэрийгэ солиж байсан цаг нь тэр. Тийм цагт тайлаа дахиа тэнгэр таалдаггүй. Гэлалаа боо. Тэрийгэ гээсэн ард бүгд мөхөж байсан. Буурал таны үүснээ ингээ нэгтгээд өгөхөөрөд ерөөгөө талархаас оршиж байх нь л өөр сайхан юм шүү дээ. Тавтай. Тэгэхээр юу гэж ойлгож байгаа тунгаж байгаа. Энэ цагт бид талархаж баясаж суух цаг мөн үү? Мөнөөс мөн. Ядарч байж болно. Монгол төмөн зүтэрч байж болно. Өндөр тэнгэр нь эвэж л байна. Харж л байна. Их сясны төмөр байж л байна. Тэмтэй юу? Энэ олон зон ард мөн байна. Өх нотог юм. Түшиж тулж байна. Босон шүү дээ. Бүр болохгүй бол ядрах биштэй байгаадаа талархаал байж юм шүү. Оршин байгаа. Ийм байгаа. Энэ орон зайнда. Энэ заяанда талархаж тэнгэртэн тахилгаан үргэн шүү дээ. Мөдөлн гэсэн. Бодон таны иргэшээлд талархаж таатай оршиж байна гэдгээ мэдүүлчих цаг. Наваагдж л байдаг. Гэлалаа борлаа. Гомдол бол юу бас. Баясал гэдэг чинь ташуурж явах нэр бас шүү дээ. Тэнгэр язуура сэржимэд хийл тухайд. Угаас хүмүүнд ирж ажиглагдаж байдаг. Сэрж бүх хүмүүс баясаж байдаг. Баясал төрөөд л байдаг. Баясч өнөө борлаа. Жаатан тэгээд жоохон тэнгэр гэж юу юм бэ? Альтсан ухамж болж байна уу? Жан өрөөлтө хөөрөлдөө юу таавала. Гэлажина бурлаа. Баясч өнөө борлаа. Гэлээж. Яасрэ. Өөрсдөө хүчгүй нэр мэдхгүй юм. Үгүй тэр чинь бүр ингээд тэлэх боломжтой байна гэдэг чинь. Тий. Тэр баясах хэрэгтэй шүү. Ямар ч юм бэ. Арай ч бизнес дэват. Та нар цаа ингээд дүрслэгдв үү? Уулыг ярьж байгаа тий. Бүгд гэсэн. Ер нь л ханж штэ. Тэгээ хамаас нь ерөөс нь их ингэж өстой ингэж төсөөлж байгааг юм байна. Тэ? Тэр нэг үг гэлээ байгааز. Тийм байсан. Тэнгэртэн иягдж ирсэн. Баяс. Олон буурлууд энэхэн цагийг хүчиртэй л хэмээх. Хүчиртэй цагийг бол хүмүүн төрлөختөн хариун тулсан. Бидний заяанд бол нэг зүдээд байх юм байхгүй шүү борлаа. Баймгүй. Дэндүү жаргалтай байгаа шүү гэдэг шиг тийм. Тайдл дэндүү жаргалтай байгаа шүү гэж харагдаж байгаа шүү дээ. Ер нь бас ангадууд дөрөн зайсан аа. Бидний цаг үед энэ чинь 9 заяанаас чинь өөрийн туулаар ингэж авч ирсэн болохоос төрмөлөөр
юм өвөлтэй аагүй маа гэж ер нь лоотод ярьдаг байна. Тэрийг зөв мэдтгүү учраас ингээд талархдаггүй ч юм уу. Эсвэл төгсдөг ч юм уу. Хөх толбот нүүдэлчин аран зам. Ягаад нүүдэлчин? Жамын ирэх тогтолцоо гэдэг зүйлийг хэлсэн нэрлдэг нэг асуудал. Энэ бас их хоёр талтай асуудал. Гэвч тий. Яалтчгүй хэрэгцээнээс Тий хэрэгцээнээс нэг талаараа ингээд яалтчгүй бидний ингээд амьдарч байгаа нь орон зай тий дөрвөн үйлрэлтэй. Дээрээс нь бидний ингээд дөрвөн үйлрэлтэй учраас юм хүн тариалаад ингээд тий тариач арчиг нэг амжих боломжгүй. Малаа дагаад яалтчгүй ингээд малаа харийнхаа шимийг дагаад ингээд нүгээд бас тиймхүү тал бас бай. Эсвэл өөртөө Яцгийн оюунаа хав. Харгистан мч нүүдэлсэн ч би. Сүнсээрээ тийм ээ. Артан зан он олон мэн. Нутаг сэлэгэж. Бэлчээр дагаж. Ахыгаа төвхөн өөж нүүдэлдэг тийм үү. Тийм ээ. Төрөө зогслоосаа гэж. Түүнтэй мөн ялгамж байна. Оюун нэг нэрэ. Тэжил нүүдэлж байна. Энэ цагийн үрс бид нар ч гэсэн нэг газраа удаан сууж чадахгүй. Нэг хөдөлж явж ээж л нэг сэтгэл ханг юм шүү. Өнөг арихтэн хаурж иж байгаа юм. Зосж байгаа юм. Үлжиж байгаа юм болов намарч иж байгаа юм болов та. Үргэлжийн суурин байж болж чадахгүй хаа. Үлжөөлж хурдуулаад ах шиг өнөө. Энэ үлчин яасан ч ухт юм бай борлаа. Бас л нэг л нутаг сэлгэж яваа бах та. Энэ гариг үү? Энэ нэг гариг. Отогнд. Нутгалж яваа шүү дээ. Төмөн ардам минь. Гариг дэлхийгээр нүгэд байгаа юм шүү дээ. Тэнгэр заяатайгаа сонцгоо сэрцгийг. Хотод хотодын хоногийн зууртан. Мэргэлдэхгүй хой. Снаа санах шиг. Одоогүй гэн болох шиг. Бодоогүй гэн бодох шиг. Тасаа манаа борлоо. Үрс та нар нэгэн тухай ухах үрчигтэй. Оршхуй та нар хагц ганцаар бус шүү. Хөх Монголтны тухайд. Ахан дүүс ч нэ би. Гэхдээ үнэнд бос. Үнчирсэн хэдэн үрс шиг өөрсдөө бүхэн ганцаа. Тунгаач хана биз. Лаа бар. энэ талаар би өөрөөр 10 жил 15 жил Хантастаа яаж нэгтгэн холбоотой байх вэ? Өрөмн чиний хичээгээд онгод болоод. Тэгэл манай ч одоо амттай яриад огод болоод ажил хийх нэ. Стиг юм аа. одоо ингэдэг штэ дээцээ. Одоо хүн ингээд сүнсэн бий болоод одоо энэ насандаа яг хүн ингээд монгол хүн болоод ингээд төрлөө тий. Тэгээд бид нэг ингээд бүх толгот ингээд өөрсдөө ингээд бусдаас яраа өөр юм шигээр ингээд л одоо сэтгэж штэ тий. Тэгээд ирэх насандаа магадгүй нэг Африкт ч юм уу эсвэл Америкт ч юм уу нэг хүн болоод мэдлээ тий. Тэгэхээр нөгөө юу бишэлж юм шүү. Төр доошлох юм шүү. Төрөл доошлох гэсэн илүү нөгөө ахын дүүсээс холтой явчих юм шүү. Тэр чинь ахын дүүс жиж болох шүү. Ахад төсөргүй илүү. За нэг тунгай. Шидүүлнэ нүүдэлж очие л даа. Нэг нь нутагт. Аж төрөн амьдрын сууя. Аху голомтой зогцлоо. Нэгэн балчирна боломгүй болов. Хөөгөө явуулна үстэ. Явж амьдрал үзгээд. Тийм. Эцгийн голомтонд эрхэлж байсныгаа явж таньгээд хөөгөөд явуулна үстэ.
тэрэн өөр нь яадаг юм. Явсаар амьдралыг нэг төлдөж ирээд сургамж ухаарлыг нь аваад алдаа тааж вэ оноо тааж ирж ил та үсттэй. Ялгамж юу? Тэгэл ер нь бол хаана Америкт ч юм Африкт ч юм хааш төрсөн үү тэгэл Яах вэ? Арвин өвчгөө бий л дээ. Өвгөн бий л тэр зөөрлөж байна. Эцсийн баримт нь Монголдо ирж төрөөл тэгэл онгод болол цаашлах юм байна. Монголд ирж төрөхгүйгээр ч нөгөө үүтгэл рүүгээ явж болно. Шууд би бас юу бол. Үүтгэл гэж амар том юм шүү дээ. Гол нь үүтгэл рүүгээ тэмүүлэх чинь. Сүнсэн заяан хөглөж ирэхдээ арвин олон өчгөр хүмүүн артын хөрсдөд нь буудалж өгөө тийм. Буудалсан болгоно нь амин биеийг олоод байдаг юм уу? Үгүй ээ шүү дээ үрсэн. Нэг ширхэг чулуу болоод төрчихлөө хэцүү хаа. Гүлшөөс амтхоо нэг уурлын ирцэг болоод. Гэхдээ Америкт нэг хүн ингэ байлаа нэг хүн байлаа л та. Тэр магадгүй бяцлаглалын хүчиж ч юм уу те ямар нэгэн байдлаар шууд онгод болно үстэй тий. Боломжтой. Чадал нь өрчөөл тэгэл юу ч нэлттэй шүү дээ. Тэнгэр гэдэг бол юм аа. Тэгвэл юугаараа илүү Холбогдсон донд одоо ингээд онготой ирэх боломж шүү дээ. арай Хордон богийн зам байгаа ч тийм. тийм хордон замаар арай нэг оюуны бие төвшөнд хүрэх боломжтой л гэж хэлсэн тийм. Тийм үү уурлаа. Тэгээ тэр сасцсан байна. Тэр нь сүнсэн хим. Аль нэгэнд нь итгэлийг үзүүлсэн байж барна. Тийм боломж зөндөө. Айлээс үл. Сасарсан олон оюун тан дотроос сонгосон байж барна. Болно. Яаныг асамж байна. Бүгд тэгвэл анхлан удаан сасраагүй байвал яана. Анх удаа сацраагүй ч гэсэн тэр сацарсан тэр зүйлээс нь бас нэг их шиг тосоо таньсны үүдэл дээр ахаас зарч байгаа л гэдэг тийм үү. Олон өвчгөө. Тэнгэр бүгдийг ойлгож байгаа. Ялахгүй шүү дээ. Ялгамж үгүй. Зарим айлдвал тэнгэрийн өчиг төмөнтэй альцсан ялдонох. За ямар тааш нэг зүйлс тэнгэргээ шихаад уха багаахан жуултахаа хож барвуу. Лаа гэлэж байна оо барлаа. Оюун ухааны цараа минь нарийн хэлж байна барлаа. Жангуур бол хөөрөлдөх хүчиг байвал хөөрөлдөө. Тэр таны түрүүний ярьсан тэр өөрөөсөө илүү үнчин юм шиг хандаад байна гэж нэг ярьсан да. Энэ тал дээр нэг боддог юм байна. Ахан дүүс хэдийн цандас зөндөх байна. Гэхдээ зүгээр дэрэгдэх байгаа ахан дүүстайгаа ч гэсэн илэрхэд бас хааж байгаа хэцүү юм шиг санагдаад байна. Таны түрүүний ярьсан тэр таны амьдарчээс үед ахан дүүс нэг тэрсэлдэг гэсэн гэж ярьж байна. Тэгэхэд нэгэнтэйгээ яаж ивэ явуулт юм бэ? Би тэрийг бас бодоод гаргаж хамтдаа байж чадчихсан. Гэхдээ юм хом хиймээ тэрхээр бол нэг санаа бодол жоохон зөрчилдөд байгаа юм шиг. Тийм хандсан. Зангуурсээс уртаа сон. Бачир хөгөөний өвчгийг бүрэн хосон. Яг миний санаа нь бол хэлэн чантайгаа монголчуудтай бол холбоодох хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Гэхдээ тэрний өмнө ядаж л дэрэгдэх хаа эрс дүүнэртэйгаа тийм бат холбоотой байх хэрэгтэй болов гэж боддог. Эхний хэлжинд шүү дээ. Гэхдээ би яг энэ эхний үе шатан дээр шатаач нэг сайн давч чадахгүй л яваад байна өнөөдөр. Манай үеэл хаяал байна. Хастаас бас холбоотой байж чаддаг.
бооч юм шиг. Энэ үрийн тухайд бол ингээд өөрийнхөө чадамжаас давсан хүмүүстэй харьцаж болоод байгаа хэрнээ ингээд чадамжийнхаа дотор байгаа хүмүүстэйгээ баг магадгүй нэг илүү хялбар байж болох юм дээр харьцаж чадахгүй байгаад байна уу? Тэр нэг харьцаж чадахгүй байгаа орон зайгаа тэмүүлэх ёстой юу? Түүнийг даваад цаашаа явах ёстой юу гэдэг тэр чигээр таталж байгаа юм болоо. Энэ асуудал нь бол ганц над дээр ч биш тэгээд таны үед амьдарч байсан монголчууд дээр ч гэсэн Зан өвгөд буурлуудын залраад байгаа нэгэн учиг нь бас мөнөөсөө гэвэл юм уу? Яг ингээд бүхлийн сая хэлсэн 2 3 үгийг ингээд холбоо дотор тэр ингээд одоо нэг ойлгоцохгүй байгаа ахгүй хоёрын донд нэг онгод буугаад тэр ингээд учир нь болох юм боловч дийлэх. Найдан зон олон ард байна. Хүмүүн заяатан тэнгэр сэрхүүтэйгээ мэдэх цагт дүүрэх учиг болсон. Буурлага та нар л ер нь жоохон застилх байна. Төгжил тунгааж байна. Үртээ та нараа бол үгийн хэлэлцээгээр төрийн жаяг ёсоор ивэн сахин гэвэл чадамгүй. Чадахгүйг нь би мэдэж байна. энэ дээр яг сүнсний хөгжил бас ярих болох юм байна. Харилцааны чадваргүй байна болоо. Харилцааны чадваргүй зүйл сүнсний хөгжил бас энэ дээр холбоотой байж болох уу? Хэдийн нэг айлын хүүхдүүд байлаа гэд нэг сүнсний хөгжилтэй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр арай нэг сүнсний хөгжил нь цаашаа явсан хүмүүс нь одоо ингээд донгод дэдүүд борлууд гэдэг ойлгоо дараагийн төвшөнд авах гэдэг. Тэгэхээр нөгөө альтик хүмүүсээс аваад ирсэн. Отог гал галын тэнгэрийн заларчээс Орог угсаа отого заснаа хэмээж тангарыг өргсөн болсон. Тэг яг ингээд Тэр учиг үүлэнд л тэгшэрэн шүү дээ. яг хэмээ харилцаанд хэн орж чадж байгааг бол буурлага таналж чадаад байгаа юм шүү. Тэр тухайд л тэгшэрэн. Юуны тухайд отог болгонд нэгэн онгод залраад байгаа. Үүлэн ч мөнтөө энэ мөн үгүй мөн. Нэг харилцааг нь тэгшитгэхгүй л та нар буурлага та нар ер нь хийгээд байна. Тэгвэл энэ үрийн отогт нэг онгод бууцсан яриа суучих юм бол бас их Отогт нь буугаагүй ч ихсэн. Огсоонд нь заларсан байвал. Тэгшилэх үйл нь явж л байна. асуураа Тэмтэй шүү. хэрэг тэгийг бол яах бууцсан байгалах л та. Тэгсэн. Тийм очиг үгүй. Тимийн учиг тэргүүнд нь би айлтлаа шүү. Үнтөө цагтаа үртээ тавна. Тэнгэрийн ийг тогтож байна. Баясалтай байна гэдэг айлтаа үзэд. Буурлууд та нар бүгдээр ер нь бидний юм төсөлж байгаагаас их илүү өргөн цар хүрээнд хишгэн болгоод үлийн гэдэг юм шүү те. Ер нь бол яг одоо бид нэр ингээд онгод Надаглаадлаа. Нэвтрэлцсэн угсаа байгуул эвлүүл айдалаа. Уураг барилдахын уураг барилдуулж. Угсаа нэгтгэхийн угсаа нэгдүүлээд. Үүлийн их өрнөж байгаа болсон. Тэгэхээр одоо үрс бид нар одоо тэр тосч байж л таньж байж л үлэн хэлхэж барах юм уу та. Талархаа дул үлдэж байгаад бараад гарчих учиг. Гэлаагаад л төө төл. Монгол хэдүүд ингэ залраад үгүй хэлээгүй байсан л одоо ингэ бодохоор бид нар одоо ямар ч хитж явах байсан юм бэ бас одоо тэрнээс гадна яг зүгээр ийм бодол сая төрлөө мужийн яриаг таслажлаа. Угсаан дотроо байлаа эсвэл отог дотроо байлаа гэхэд онгодууд ингэж буугааг байсан бол угсаа өөртөө отог өөртөө бид нэр ингэж хэлхэлдэхгүй л аахгүй. Одоо ингээл одоо энд сууж байгаа хэдэн хүмүүс хоорондоо уулзааг бол явж Ямар мохог байх байна. Шал өртөө шаандцсан. тийм магадгүй ингэ За балчир та нар хүмүүний нийгэмд тулгамдан байдаг олон учгийн тухай хэлэлцэж буй үзээд. Тийм ээ. Энэ тухай хэлэлцээд л хөөрөлдөөд. Шинхэн сонхон содон мэдэл гайхширж багшилцгаа.
Гайнтай байсан юм уу, тиймтэй юм уу гэдэг. Хүмүүний хэмэнийг зогслоосон цагтл байж л байсан учиг биз. Зөндөө байсан тэгээд байж байгаагаа тэгэл Хэдэн мянганы өмнө ч л яг л ийм л байсан. Тэр ухааны хэдэн мянганы өмнө олоо танаас нь гэвэл таньчихсан л байсан учиг. Тэрийг л өнөө цагтаа таацуулж л элдв үсээр чимээ хийгээд тал талаас нь тойруулж хилэлцээд л байгаа төдий. Тийм их мэдэмгүй уучхаа мэдээж. Чатаагүй уучхаа сонирдоод байгаа юм. дурсан Харилцаа үүлийн уучгийг нь мэдэмгүй байсан юм. Мэдэж л байсан мэт. өөр тасантай харилцчихлаасан байгаа шүү дээ. Нийхэм зохицуулсан цагт өнөөгийн Мартин нийхэм дучгалж буй бүхий л үйл учгуудын хүмүүн төрлөختөн зүйл бүрээр нь танаж мэдээд зүйлэл болгоноор нь ухааруулаад л тэр мэрэгүү номчод олон түмэн нь ухаарч таниад л номноод л ирсэн биз. Түүнээс бусдаа сонирдоогүй учгаа сонирцсон мэт. Бүү гэж. Гайхшлыг бараад байцгаа. Өмөрцсөн Хүмүүн дуурлаж үзээгүй байж байгаа тал өнөөний цагт нь дуурлаж байгаа юм шиг. Хүмүүн алдаж үзээгүй байж байгаа. Гагцхан энийхэнд нь алдаж байгаа юм шиг. Түрүүгөр нүүд нь харшалдаж өрөөл нэгнээ химлэж боолчилж байгаагүй юм шиг. Гайхшлыг бараад л шагшаад байгаа юм. Тийм болсон шүү дээ. Ямар Байж л байсан учиг биз дээ. Ухаанаа үүнд зарамгүй байна болчихроод. Өөрс олон нь бол нэг ухаан зарах тал дээр яг өнөөдөртөө мөн жоохон хориг байгаа хаа тэгээд ирчихсэн. Айлдаж байна. Тэнгэр нээж байна. Олон онгодууд айлдаж байна. Монгол төмөн бол ус дайын дэлхийн инхтэн амгалангийн оршоон тогтно хүлтэн гэж. Альч цагийн буурлахын үгийг ачаар энэ цагийн өнгөнд нь төрсэн бид нар шиг нэг тийм хишиг ихтэй Тиймтэй хүчрэ бос. бид нар бол жаргаж амьдардаг юм шиг тийм. Тиймтэй хүчрэ бос шүү дээ. Хүмүүн зүдрээд байхаарч учиг бос. Энэ жоохон нэг бичгэн болгоол болчих юм шиг тийм. Түлээ хүн дээр тусгаж аваад байгаа юм шүү дээ. Энэ жоохон зовоод зүтрээд байгаа юм тийм. Өөрсдөө ингээд амар гой цол олгоод тэр хичээдэг Зовж гончгонол байгаа юм шиг тийм. юм босмод байгаа юм шүү. Энэ харин тийм нэг хүний биеинд ороод ирсэн тархины алдаан байх юм шүү. Тэгэхээр нэг урьдчилгынхаа нэг өртөнд тулсан өр төрлүүдээ мартцсан гэдэг өнцгөөс хараад байгаа юм уу яа. Өргөн бодол. Нүүдэлж яваа төмөн шүү дээ. Ийм бодол төрхөө. Яг таны ярьж байгаа тэнгэр ивэж ингэж хэлж байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө талаас бид өөрсдөө хичээл зүтгэл гарах хэрэгтэй болоод тэгвэл хэдий батал ингэж хүний гарыг хараад сууж явах юм. Яг тэгэл ивэлэг туссан бол ингээд хийгээд байгаа ч тийм. Тэгээд би харин өөрөө хийхгүй дээ өөрөө л хийх хэрэгцэн тэгээд бас нэг талаараа Ер нь эзэрх алт. тийм чадамжгүй юм шиг санагдав. Эзэрх алт гэжтэй. Хийх юм аягчдаг. Тэнгэр ивэхээр яадаг юм. Чи тэнгэрийн ивэлийн тухай мөөдөмгүй болчих юм. Тэрний талаар л ойлголттой болох хэрэгтэй. Тэнгэр ивэж байгаа бол өнөөдөр ингээд ярилцсан. Мартагдсан түүхий чинь сэргээдэг юм. Маргаашийн мөрийг чинь тодолдог юм. Магад учрах бүрхшөөлийг чинь айлддаг юм. Зэхэж бүйлдэдэг юм. Даваад гардаг юм. Юу нэгэж юу юм? Өрхлүүлэх юм. Бос шүү дээ. Өвөөл нь буусан болоод хөвгүн чи өнө нартад өнөө гарагт өвгөн монийн өмнө өвдөг тохоо борхороод өгсөн хіднийг минь сонордоо сууж байгаа. Заяа. Мөн чин тэнгэрийн өвөл.
Удам дээдийн тэнгэрүүд нь харамулж хайрлсан хэдэн үрсэн хатуугийн хороо нартт нь мэдлүүлдэг юм. Харж манддаг юм. Хайрлж дитгэж дүсчдэг юм. Хамаг Монгол босгодог юм. Тэгээд огч. Үндэ. Энэ цагийнх шиг тэнгэр ивэж байгаа тухай танаас нэг тодтолмоор байна. Таны мэдж байгаагаар хиддэх удаагийнх вэ гэж асууж болох уу? Ивэл хур буусан. Тийм яг үдий цагийнх шиг энэ артах шиг ориглон. 13 нэг юу исэн ба. 13 бодож бас хэр хийгээгүй. их олон ивэдэг болохоор ингээд бүх онгодууд яг энэ цаг чинь та нар чинь гэж дандаа яриад байгаа. Шалтгааны сонсон. Жаатан олон өвгөд айлдаж байдаг тийм үү. Орчлон хугацаа өөрөө босгоо болохын цагт нь олон тэнгэрүүд нь залаалан удаг мудан урамда урагдан заларж байна. Тэнгэрийн өөрлийг мөр болгодог хэмээдэг удаа. Тэнгэрэн тэгвэл цагийн хатууд ивэж байна. Хатуу зөөлөн хэцүү юм аа. Бид нар болохоор хатуу гэж бодоод байдаг. Дурлал та нар зөөлөн гэж. Гэхдээ яг ортодокс хугацаанд хараад үзсэн бол хатуу тал руугаа болов зэрийг юм засгаад өнөөдрс жоохон бэлдээд байгаа болов уу гэж. Энэ жоохон хугацааны үе гэдэг шиг та. Гисэр дээр гардыг штэ. Тэр хэн нэлээд 500 жилийн дараа нэг аимшигт юм болно. Тийм Хүмүүн төрлөختөн 91-ийг алхах цаг тэнгэр заавал ирдэг. Ухаж байна уу? 91 90 хэдэн хугацаанд ирэх юм болоо. Тэртэн хугацаа болоос. Тогтсон үгүй. За. Хамгийн богиндоо хэд тийм холдон хэд тийм. Нүүрэн хугацааг тоолоход бас 3 шатал бөө. Жаадан хамаг дөхүүгээр найлбал 3000 хавартан юм уу та. 3000 хамгийн багтай. хамгийн багтаа. Холдоо гэдэг үү? Найрон бөө. Биднэрт нэлээд Биднэрт бол их шиг байна буурлаа. цаацтай. Одоо гэлээч наа. Борлууд та бүхэн нэг лаж гэнэ. Цагл бүр эрэнгэж бай. Овс оюуны эрэнгэж бай. Ахуут эрэнгэж басав. Ай. Жаатан болчиххон олон үрсэн мөн. Үгсэн дүүсэн болов уу юм бэ? Өдөрж явууллаа.